Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдөр энгийн будархайн өгүүлбэртэй бодлогыг бодноо. За эхний бодлого уншъя. Нар нь 50,000 төгрөгтэй байв. Нийт мөнгөнийхөө 10.7-оор хүнсний ногоо авав. Хэдэн төгрөгөөр хүнсний ногоо авсан бэ? Хэдэн төгрөг үлдсэн бэ? За наранд хэдэн төгрөг байсан бэ? Зүйтэй 50,000 төгрөг байсан. Мөнгөнийхөө хэдэн хэсгээр хүнсний ногоо авсан бэ? За 10.7 хэсгээр нь хүнсний ногоо авсан. Тэгвэл одоо бүгдээрээ өгүүлбэртэй бодлогоо зураглая. За нийт өрт байсан мөнгийг ийм хэсэг гэж үзье. За энэ нэг хэсгийнхээ 10 хуваасны 7 хэсгээр нь хүнсний ногоо авсан. За үлдсэн хэсгээр нь хэдэн төгрөг үлдсэн бэ? За 10.1 хэсэг нь хэдэн төгрөг вэ? 10.7 хэсэг нь хэдэн төгрөг вэ? Түүнд хэдэн төгрөг үлдсэн бэ гэсэн асуултын дагуу бодолтоо хийх болно. За бүх мөнгөний 10.1 хэсэг нь 5,000 төгрөг ногдож байна. За тэгвэл тийм 5,000 төгрөгийн 7 хэсэг байгаа гэсэн үг. За энэ 7 нь нийтдээ хэдэн төгрөг болох вэ гэдгийг тооцоолъё. За 7 5,000 35,000 төгрөг. Энэ 35,000 төгрөгөөр хүнсний ногоо авсан байх нэ. Тэгвэл үлдсэн мөнгөө олохын тулд 50,000 төгрөгнөөсөө 35,000 төгрөгөө хасвал 15,000 төгрөг түнд үлдсэн байх нэ. За бодлого 2. Хосоо 1000 төгрөгтэй байв. Тэр мөнгөнийхөө 5/3-аар дэвтэр авав. Хосоод хэдэн төгрөг үлдсэн бэ? Хосоо хэдэн төгрөгтэй вэ? За 1000 төгрөгтэй байсан. Хэдэн хэсгээр нь дэвтэр авсан бэ? 5/3 хэсгээр нь дэвтэр авсан. Тэгвэл түүнд хэдэн төгрөг үлдсэн бэ? За энэ асуултын дагуу өгүүлбэртэй бодлогоо зургалцгаая. За бүх мөнгөө ийм гээ. Бүх мөнгөнийхөө 5 тэнцүү хуваасны 3-аар нь дэвтэр авсан. За тэгвэл хэдэн төгрөг үлдсэн бэ гэдгийг бодох ёстой. 5/1 хэсэг нь хэдэн төгрөг вэ? 5/3 хэсэг нь хэдэн төгрөг болох вэ? Түүнд хэдэн төгрөг үлдсэн бэ? За 5/1 хэсэгт нь хэдэн төгрөг ногдох вэ гэдгийг олохын тулд бүх мөнгөө 5 тэнцүү хуваалаа. Тэгвэл 5/1 хэсэгт нь 200 төгрөг ногдсон байх нэ. За тэгвэл 200 буюу 3/200-аар нь дэвтэр авсан бол зүйтэй 600 төгрөгөөр дэвтэр авсан байх нэ. За түүнд хэдэн төгрөг үлдсэн байх нь хүүхдүүдээ? 400 төгрөг үлдсэн байх нэ. Урт нь 7 см, өргөн нь 5 см байх тэгшүнцэг зураад 5/2 хэсгийг будаарай. Будсан хэсгийн талбайн хэмжээг олоорой. За тэгвэл бүгдээрээ тэгшүнцэг дүрс зурцгаая. За тэгшүнцэгтийн талбайг олохдоо уртыг өргөнөөр үржүүлнэ. 35 см квадрат байсан байх нэ. За энэ талбайн 5/2-ыг нь будаарай гэсэн байна. За 5 тэнцүү хуваалаа багш нь 2-ыг будъя. За 5 тэнцүү бүх талбайгаа 5 тэнцүү хуваавал 7 см квадрат ногдох нэ. 5/1 хэсэг нь. За нэг будлаа.
За тэгвэл будсан хэсэг нь 2-7 см квадрат байгаа бол будсан хэсэгт нийт 14 см квадрат талбайг эзэлжсэн байх нэ. Гэртээ дараах бодлогыг бодоод багштай илгээгээрэй.